Одоо бүгдээрээ 41 дахь удаагийн топикийн шалгалтны топик 2-ын материал дээр бүх дасгалыг нь хамтдаа ажиллаад явах болно. Топик 2 гэдэг нь 2 дахь шат гэсэн үг биш, 3-аас 6 дахь шатаа илдэг. Топик 2 нийтдээ 104 дасгалтай. 50 ширхэг сонсох, 50 ширхэг унших, тэгээд 4 бичих дасгалтай. Тэр дөрвийнх нь нэг нь зохион бичлэг байдаг. Зохион бичлэгийн хувьд бол урд нь иржсэн сэдвүүдээр аль болох олон удаа зохион бичлэг бичээд хүнээр алдаад суулгаад яваадах юм бол дороо сайжирдаг. За ингээд бүгдээрээ одоо 1-р дасгалаа ажиллая. Эхний 3 дасгалынхаа зааврыг одоо уншъя. Таамал дэггүй дараахыг сонсоод алмажин киримэл куршившио. Тохирсон зургийг нь сонгоно гэд. За тэгэхээр бид нар сонсох дасгалуудаа ажиллахдаа ярьж байгаа зүйлийнх нь текстийг ингээ хамтдаа хараад явах болно. Шалгалтандаа бэлдэж байгаа учраас харин яг шалгалтандаа ороход бол ярьж байгаа зүйлийнх нь текст нь харагдахгүй зөвхөн сонсоод хариултаа бүглэн гэсэн үг. За тэгээд нэгээ сонсъё. 왜 밥이 안 됐지? За эхлээд эмэгтэй нь болохоор 왜 밥이 안 됐지 гэд. Ягаад будаа pub гэдэг маань будаа гэсэн үг шүү дээ. Гэхдээ хоол гэсэн бас утгатай. Тэнгүүдээ будаа ягаад болоогүй байдаг билээ гэд гайхангууд дараа нь 어디 봐. 밥솥 버튼을 안 눌렀나 보네. за эрэхтэн болохоор 어디 봐 гэдэг нь хаана харъя гэсэн үг шүү дээ. Гэхдээ монголоор бол аль харъя даа гэсэн утгатай. Тэгэнгүүтээ 밥솥 버튼을 밥솥 гэдэг нь будаа агшаагч гэсэн үг. Будаа агшаагчныхаа товчлуурыг 안 눌렀나 보네. дараагүй юм шиг байна. 눌렀나 гэдгийн үндс нь бол нүрэдаа гэдэг дарах гэсэн үйл үг. Тэнгүүдээ өнгөрсөн цагт орохдоо нүлөөсөө юу болдог. Тэнгүүдээ на будаа гэдэг нь болохоор тэгсэн юм шиг байна гэдэг дагуу шүү дээ. Тэгэхээр дараагүй юм шиг байна. 안 гэдэг маань үйл үгийг үгүйсгэдэг. За тэнгүүд эмэгтэй нь 이상하다. 분명히 눌렀는데. 이상하다 сони юм даа гэсэн үг. 이상하다 гэдэг нь угаасаа сонин гэсэн үг. Тэнгүүдээ 분명히 눌렀는데 분명히 гэдэг маань гарцаагүй яалтчгүй гэсэн үг. Тэгээд яалтчгүй дарсан юм даа гэнэ. За тэгээд хариултуудыг харах юм бол нэгт нь болохоор хамт хоолойд сууж байна. Хоёрт нь болохоор будаа агшаагчаа нээжээд юм яриа зогсож байна. Гуравт нь дэлгүүр дотор байна. Дөрөвт нь будаа агшаагчийн засч өгж байна. Тэгэхээр зүүн хариу найлуулж тарах уу? Хоёр нь ууж тарна гэсэн үг. Будаа болоогүй гэж гайхаад тэгээд эрэхтэн товчоо дараагүй юм шиг штэ гэд яриа зогсож байна гэсэн үг.